За бичлэг үзэх өглөө өдөр орой минь. За тэгээ тайтлаа шунсанчлан энэ бичлэгний хамгийн гол сэдэв бол хүнээс Steam аккаунт авах уу? Хэрвээ авах бол яаж авах вэ гэдэг талаар ярилцсанаа. За Steam аккаунтыг одоо миний ойр дотны найз нөхөд гамаатан садан ах トゥ хүнээс авах гэсэн юм а. Яах вэ гэх юм бол би шууд хамгийн түрүүнд битгий ав гэж хэлнэ. Яг тийм битгий ав. Өөрөө Steam аккаунтаа хөгжүүл. Учир нь Steam гэдэг аккаунтыг тухайн хүн өөрөө нээж исэн. Эсвэл нээгээгүйсэн ч гэсэн хүнээс авсан байсан ч гэсэн тэр аккаунтаа тодорхой хэмжээнд ашиглаад удаан хугацаанд ашигласан хүн байх юм бол ticket бичээд буюу Steam-ийн support руу би энэ аккаунтыг ингэж ашиглаж исэн. Тэгсэн чинь би одоо энэ аккаунтыг ингээд алдчихлаа. За би ийм карт холбож исэн, ийм тоглоом авч исэн. Гэх байдлаар Steam руу ticket бичээд тэр аккаунтаа хэдэн жилийн дараа байсан буцааж авах боломжтой. Үүний би өөрийн туршлагаасаа мэднэ. Одоогоор нийтдээ давхарцсан тоогоор 700 гаруй аккаунт бол сэргээсэн бол байгаа. Энэ зарим аккаунт нь бүр 10 гаруй жилийн өмнөх аккаунтууд хүртэл байгаа. Тэгэхээр Steam аккаунт битгий ав. Тэрвээ үнэхээр энэ зөвлөгөө хүлээж авахгүйгээр Steam аккаунт авмаар санагдаад байх юм бол одоо Монголын одоо хамгийн том Steam-ийн community group болох Steam Mongolia group руу ороод үзэж бодно. За бөөнөр одоо дээрээс ингээ гүйлгээд харъя та. Аккаунт санагсан. За энэ одоо шинэ 15k Prime аккаунт тэнгуүтэй те хоосон 7k Elot аккаунт ингээд зарна гэж байна. Prime гэдэг статусыг чи CS2 дээр бид нар өөрсдөө 55 мянгаар нээдэг. Нээхийн тулд доороо CS2-ыг чинь 50-аад цаг тоглосон байх хэвээр. За тэгвэл одоо энэ хүнээс та нар одоо авъя гэж үзье л та. Тэ зөвлөгөө сонсохгүй зөрөөдөлж байгаа хүмүүс. За авъя. Батболт гангуйг гэдэг зурагч байхгүй, юу ч байхгүй. Тэгээд 25 онд нээсэн цоон шинхэн аккаунт тэнгууд хоёрхан найзтай. Ийм хүнээс та нар аккаунт авах уу? Гэх мэтлээ. За дараагийн хүмүүсийг ингээд үзье л та. За одоо энд бас дахиад нэг байна. Тэ ингээд Prime нээсэн энэ тэрэ гэж байна. За энэ хүн бол ингээд харьцангуй гайгүй байна. Нандан болормолрогцсон тэ энэ тэрэ. Уулсан генера IG байхгүй. Энэ хамгийн гол нь одоо та нар зарим нь мэдгүй ч юм уу. Энэ одоо чинь өөрөө амар алдартай скам хийдэг нөхөр. Би одоо эдгээр бүгдийг мэднэ. Тэгэл дотор нь оронгууд ингээд өөр юм байхгүй 3 постноос өөр. За зураг руу н орё л доо. Ингээд байхгүй өөр юу ч байхгүй нараа. Ийм аккаунтуудаас жишээ нь ингээд аккаунт ийм хүмүүсээс аккаунт авна гэдэг бас боломжийн үгүй юу гэдэг нь өстой та нарын мэдэх асуудал. За энэ бичлэгний төгсгөлд би яг энэний эсрэг бас хөдлөөд бас нэг скам минетер юмнуудаас жоохон ангижруулъя гэсэн байдлаар би манай Swift Store-ийн зүгээс нэг юм групп нээсэн байгаа. Steam хэрэглэгчид гэсэн. Энэ явандаа нэрийн би одоохондоо гоёор өгч чадахгүй байна. Явандаа би бас дайжгүнээр олоод хийчих бах. Яг үн шиг Steam аккаунтыг хэрхэн зөвөр ашиглах уу, зарцуулах уу, Steam аккаунтыг хэрхэн цааш нь хөгжүүлэх үү гэсэн зөвлөгөөнүүдийг жижиг юм богинохон бичлэгүүдээр оруулна. За тэгээд энэ групптэй нэг дээрээ. За тэгээд дараа чин бичлэгээр юу орохыг, юу асуумаар байгаагаа коммент хэсэгт бичээд үлдээчээрэй. За баярлалаа.